Та нар юунд ч бүү санаач. ертөнцийн эзэнд болон надад хязгааргүй итг. Маш олон хүн ёр бусын эцэгтэй минь байх болно. Би очиод та нарыг авчрах бэлтгэл хийн. Энэ бүхэн худал байсан бол би ингэж ярихгүй. Хүлээн авах байрыг бэлтгээд энэ дэлхийд буцан ирж би та нарыг ав. Харин одоо хаашаа ямар замаар явахыг минь та нар мэднэ гэж Иесус хэллээ. Их эзэн минь, бид тэр газрыг мэдэхгүй. Тийш очих замыг ч мэдэхгүй гэж Томас хэлэхэд, би бол ертөнцийн эзэн эцэг тийш очих ганцхан зам мөн. Хүний амьдралын цорын ганц үнэн зам бол би мөн. Хүн зөвхөн надаар дамжин ертөнцийн эзэн эцгийг минь таних чадна. Өөр ямар ч аргаар түүнийг мэдэж чадахгүй. Намайг мэдсэн хүн ёр бусын эцгийг минь мэднэ. Тиймээс та нар аль хэдийн түүнийг мэдсэн гэж Иесус хариуллаа. Их эзэн минь, бидэнд одоо түүнийг үзүүлээч, өөр гуйх юм алга гэж Филипп хэлэхэд, Филиппэд би та нартай хамт удаан байлаа. Гэтэл чи намайг одоо болтол мэдээгүй гэж үү? Намайг харсан хүн миний ёр бусын эцгийг харсан хэрэг. Тийм учраас чи ийм юм гуйх хэрэггүй. ертөнцийн эзэн эцэг бид хоёр нэгдмэл гэдгийг ойлго гэж Иесус Филиппт хэлээд бүх дагалдагчдаа хандан, би та нарт зөвхөн өөрийн бодлыг яриаггүй. ертөнцийн эзэн эцэг минь надтай оршин ажилдаг. Бид хоёр нэгдмэл гэдгийг ойлгох тун. Та нар миний үгэнд итгэж чадахгүй бол миний хэлсэн гайхамшигыг санаж итг. Сонсох тун. Надад итгэсэн хүмүүс миний хийсэн бүхнийг хийж чадна. ертөнцийн эзэн эцэгтэй очсны минь дараа тэр хүмүүс түүнээс ч илүү гайхамшигыг бүтээ. Яагаад гэвэл миний нэрээр гуйсан бүхнийг чинь би ертөнцийн эзэн эцгийгээ алдаршуулахын тулд заавал бүтээж өгнө. Та нар надад хайртай бол миний үгийг дагах нь зайлшгүй. Та нарын төлөө би тусламж гуйхад эцэг минь ёр бусын туслагчийг та нарт хэлгээ. Тэр туслагч та нарын хамт үрд байх болно. Тэр бол ертөнцийн эзний тухай үннийг ойлгуулагч ариун сүнс юм. Надад үл итгэгч хүн төрлөختөн тэр сүнсийг харж таних чадахгүй учраас хүлээн зөвшөөрч чадахгүй. Харин тэр сүнс одоо та нарын дэргэд байгаа. Хожим та нар өөрсдөө тэр сүнсийг хүлээн авна. Би энэ дэлхийг үрд орхиогүй. Хожимын нэгэн цагт буцаж ирнэ. Үүнээс хойш намайг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс дахин олж харахгүй. Харин та нар надтай дахин уулзна. Би тэгээд мөнхийн амиараа тэр өдөр та нарыг бас амьлуулна. Хүү ертөнцийн эзэн эцэгтэй минь болон надтай хэр зэрэг нэгдмэл болсноо та нар ойлгох болно. Надад үнэхээр хайртай хүн л миний үгийг дагна. Ёр бусын эцэг минь бас тийм хүнийг хайрлах болно. Би бас тэр хүнд хайртай болж өөрийгөө илчлэнэ гэж Иесус ярьж байна. Их эзэн минь, та яагаад өөрийгөө хүн бүрт биш зөвхөн бидэнд үзүүлэх ёстой гэж Иудаас асуулаа. Надад үнэхээр хайртай хүн л миний үгийг дагна гэж би хэлсэн. Тэгвэл ёр бусын эцэг минь бас түүнд хайртай болж тэр хүн бидний хамт үрд байх болно. Надад хайргүй хүн миний үгийг дагаж чадахгүй. Та нарт би өөрийнхөө сургаалыг заагаагүй. Энэ бол намайг илгээсэн ертөнцийн эзэн эцгийн минь сургаал нь. Одоо би та нарын өмнө өөрийн биеэр ярьж байна. Намайг байхгүй үед ертөнцийн эзэн эцгийн минь явуулсан ариун сүнс миний өмнөөс ярьж хэрэгтэй бүхнийг чинь зааж өгнө. Миний хэлсэн бүхэн үнэн болохыг та нарт тэр сануулна. Би та нарт амар тайвныг өгье. Зөвхөн би та нарыг өөрийн адил тайван байлгаж чадна. Энэ дэлхийд хинч бусдад тийм тайван жаргал өгч чадахгүй. Юунд ч бүү зовхтун. Юунаас ч бүү айхтун. Одоо та нарыг орхин яваад дахин буцаж ирнэ гэж би хэлсэн. Ёр бусын эцэг минь надтай зүйрлэшгүй чухал учраас хэрвээ надад үнэхээр хайртай бол та нар намайг эцэгтэй очиход баярлна. Миний үг үнэн болохыг та нар хожим алхам тутамдаа харж итгэх болно. Хүн төрлөختнийг гартаан атгсан адгийн моёрын сүнсний эрх цаг дөхөж байгаа учраас олон юм зааж сургах цаг надад алга. Гэвч тэр сүнс намайг гартаан атгаж чадахгүй. ертөнцийн эзэн эцэгтэй хэр зэрэг хайртай болохоо хүн төрлөختөнд ойлгуулахын тулд би зөвхөн
түүний хэлснийг биелүүлнэ. Одоо босцгоо. Эндээс явцгаая гэж Есүс